Hey guys, Батшиг байна. Өнөөдөр бид нэр loop гэдэг зүйлээ бас loop-ийг ашиглах болно. Одоо бид нэр ирээдүйд loop гэдэг зүйлийг бол маш их ашиглах болно. Параметр бол бүхэлдээ loop гэдэг зүйл бол үйлдвэрийн систем маань хүртэл одоо loop. Одоо компьютерын чинь shutdown хийх хүртэл бол энэ маань loop одоо компьютер маань тойроод байгаа гэсэн үг. Чи shutdown гэдэг компьютер маань дуусч байгаа. Тэгэхээр бид нар одоо loop гэдэг зүйлсийг бол ашиглаж эхэлнэ. Тэгээд character одоо яг ямар өмнөх хичээлээр бид нар харсан loop-ийг ашиглаад одоо string тоглох өөр ямар зорилгоор ашиглаж болох вэ гэх мэт. Өнөөдөр би string copy гэдэг функшн одоо бичиж үзүүлмээр. Яг одоо би str-ийн c copy гэж функшн байдгийг сайн санаж мэдэхгүй. str cat гэж байна, cat s гэж байна. str compare str copy гэх функшн байна. str copy гэдэг функшн маань одоо ямар эннийх нь одоо би definition гэдэг дарах юм бол F12. Вөө. Би бол ийм харахыг хүсээг юмсан. str copy function артлт нь болохоор destination character const alright. Өнөөдөр бид нар одоо энэ str copy гэдэг функшн өөрсдөө одоо бичнэ. My str copy. Гэтэ би str-ийн товчсон юм бол би амар дургу. Дээр үед бол ер нь бол C хэдний параметрууд бол дээр үеийн хакерууд гэж ойлгож болно. Тэр үед бол компьютер өнөөдөр их шиг ингэж өгч өгсөн тул байгаагүй. Компьютер гэж авраг том version дээр амар том юм. Тэгээд энэ төр буугаар хамгаалсан хүмүүстэй тэгэл ганцхан банк одоо засгийн газар мазрын тим газарт байдаг тим зүйл байсан. Тэр үеийн одоо параметрууд одоо инженерүүд хакерууд гэсэн үг. Энэ C одоо 1960 онд гэсэн үг. Bill Gates одоо Steve Jobs мосыг баг төрж явах үеийн тэдний маань болохоор дандаа энэ хуучны юудаа нэрнүүдээ дандаа ингэ товчлоод очсон мэт STR-ийн STR-CP орчин үед бол memory гэдэг зүйл бол хангалттай байгаа. Би бол энэ memory гэдэг зүйл одоо дахиад яг тэр үеийн text editor маань хүртэл жоохон байсан. Одоо энэ Visual Studio гэдэг зүйлч байгаагүй. Бид нар маш жижиг RAM-тай, маш жижигхэн компьютер дээр үсгээ хүртэл хэмндэг. Тийм учраас дандаа ингэ товчилж ичдэг байсан. Одоо STR copy, STR яар маш аль жижигхэн шахаж бичдэг байсан гэсэн memory гамт гэж. Яг тэр STR copy гэдэг эдэн мэн хүртэл одоо 1 byte хэмжээтэй. Өнөөдөр бид нарт бол memory хангалттай байгаа учраас би ингэж товчсон бичсэн зүйлд бол амар дургу. Би бол string copy энэ бол бүтнээрээ уншигдах боломжтой юм байгаасай гэж ядсаж байна. Тэгээд энэ маань болохоор яах вэ гэхээр character арай destination заач бидний гэхдээ энэ маань destination энэ маань бол биш гэхдээ тэрхтээ би ихэд prototype гэдэг зүйл одоо биш int биш int unsigned int string copy энэ бол pointer destination гэдэг нь болохоор бидний одоо очих гэж байгаа одоо тэр pointer гэсэн үг. Энэ маань одоо өөр memory address биднэрт хэрэгтэй болно. Одоо энэ string-ийг бид нэр өөр memory address-аар уулах гэж байгаа. Тэр memory address-ийн одоо тэр газрын бол destination гэж нэрлэдэг байгаа. Destiny гэдэг бол хувь заяа гэсэн үг. Одоо destiny хувь заяа destiny ерөнхийдөө бол бидний очих газар ч гэсэн хувь заяа юм уу? Бидний амьдрал дээр тэрэн шиг одоо энэ шинээр хуулагдах гэж байгаа memory address destination тэрний хувь заяа л гэсэн үг. Тэг олчих болно ерөнхийдөө бол. Тэгээд const char pointer source гэж. Энэ source гэдэг нь болохоор хаанаас ирж байгаа. Одоо эдний их материал нагс. Одоо source нь бол энэ байна. Эндээс хуулаад энэ source-ыг хуулаад ийшээ destination ийшээ хуулаа. Тэгэд return length яг өмнөштэй адилхан.
бид нар хичнээн character хуулсан бэ гэдэг бодно. Одоо энэ бол 11 character. Тэгээ буцаад бид нар шалгалтаа энэ 11 character хуулсан гэх юм бол бид нар алдаагүй бүгдийг хуулсан гэдэг бол мэднэ гэсэн үг. Unsigned int length unsigned. Intent so assign operator. Alright. Энэ бидний string copy function. Тэгээд бид нэр пасстаа эхлээд char my order my new array гэж. Энэ маань 20 байт хэмжээтэй ч юм бид нэр хангалттай байт энэс ямар ч зүйл илүү байх хэвээр. Тэгэхгүй бол overflow гэдэг аюултай зүйл үүснэ. Тэр талаар нь би одоохондоо ярихгүй. Тэгээд би array гэдэг хичээл зааж явахдаа юуны хэлсэн энэ маань 20 байт бүгдээр ингийн 0 байт одоо хоосонгоор дүүрчгээ. Эсвэл одоо энэ 20 байт хэмжээтэй хов болсон бүгдээр 0 гэсэн утгаар дүүрсэн. Бид нэр хангалттай заа одоо хангалттай болчлоо. Тэгээд үүнийг destination in тэгээд бидний char array маань in окей. Тэгээд ард нь энэ маань my new array тэгээд length right. Одоо бидний эхний бидний шинэ яг энэ хов болсон байгаа учраас энэ хоосон гэдэг гарч ирж байна. Энэ маань 0 байт. Одоо үүнийг бид нэр hello world гэдэг энийг хуулаад тэгээ 11 тэмдэгттэй гарч ирэх. Энэ бол бидний зорилго 12 ч юм уу. Энэ байт ярлаа. За. Өнөөдрийн бидний хийх одоо функшн болохоор string copy энэ функшн байна. Тэгээд өнөөдөр би энэ const гэдэг үгийг та нар заасан хэсгээс санахгүй. Const гэдэг нь ямар учиртай бэ гэдэг би одоо үзүүлж байна. Const int my int тэнцүү 5. Би энэ бол бүх хэсгийн томоор бичсэн. Яагаад гэвэл энэ маань const гэдгийг би бол мэдхийг хүсэж байгаа. Эсвэл global variable ч юм уу constant variable-уудаа би бичихдэг дандаа бүх хэсгийн томоор бичдэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр би бүх хэсгийн томоор бичиж байгаа хараад энэ утга бол хизээч солигдохгүй юм байна гэдгийг би бол мэдчихэе. Одоо дараа нь би my int тэнцүү 6 гэж. Одоо тэгэнгүүт энэ компайлер маань гомдолж эхэлж байна. Хей энэ бол L болов. Заавч гэдэг би нэг компайлтаа та. Error. My int you cannot assign variable that is const гэнэ. Энэ бол ойлгомжтой хэлж байна арай. Тэр чинь зарим юм дээр бол компайлерууд арай ойлгомжгүй хэлж магадгүй. Одоо энэ доор нь бол error expression гэдэг дээр одоо error expression must be modifiable L value. L value R value гэж байдаг. L value юу гэсэн үг юм бэ? R value энэ бол бас маш олон хүмүүсийн толгойг эргүүлдэг. L value гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр L value тэнцүү left value гэж байна. Left value R value тэнцүү right value баруун талын гэсэн. Энэ assign operator-ын зүүн талд байгаа баруун талд байгаа гэсэн. Энэ зүүн талд байгаа болохоор my int гэдэг одоо бидний variable my int variable орж байна. Баруун талд байгаа болохоор одоо right value. Үүнийг бол бид нэр бол өөрчилж чадахгүй. Энэ бол right value гэж нэрлэдэг. Одоо жишээлбэл 5 тэнцүү 99 гэж болж чадахгүй. Ингэм бол одоо энэ error гана. Hey энэ modify одоо энийг өөрчлөх боломжгүй value. Энэ бол зүүн value modify expression must be modifiable одоо өөрчлөх боломжтой L value байх хэрэгтэй гэж хэлж байна. Энэ болохоор бидний одоо variable гэсэн үг. Энэ бол өөрчлөх боломжтой. Би нэг доор нь одоо би const гэдэг үгийг авчвал энэ бол алдааг болчихно. Зөв. Окей. Эхлээд my value маань энэ ижил утга маань 5 байсан. Дараа нь үүнийг 6 болгоцсон. Хэрвээ би энд const гэж бичих юм бол энэ утга бол хизээч өөрчлөгдөхгүй шүү гэж хэлж байгаа. Үүнийг өөрчлөхгүй шүү. Хэрвээ бидний одоо яг энэ string config function-оор бид энэ my array гэдэг variable одоо пассж байна. Түрүүний бидний өмнөх str len гэдэг function ч гэсэн const байх хэрэгтэй байсан.
Тэгэд энэ баримт одоо би энэ piece source явуулж чинь. Тэнгүүд бид нар хэрэг const гэж байхгүй бол бид нар буцаагаад энэ variable-ийг өөрсдөө ачиж бодно гэсэн үг. Энэ одоо function маань авангууд эхний үсэг нь hello биш ээ. Jello. Эхний үсэг нь одоо J ч юм ингээ өөрсдөө ачиж болно гэсэн үг. Тэгэхээр бид нар бол тэр зүйлийг бол хүсэхгүй байгаа. Энд одоо distinguish single character. Одоо энэ бол ингэх боломжтой. Тэгэхээр бид нар энэ анхны энэ утгыг өөрчлөхгүй байгаасаа гэж хүсэж байгаа учраас энэ value бол энэ маань бол const шүү гэж хэлж байгаа. Const. Энэ бол pointer маань бол const. Одоо энэ бол const pointer маань бол const. Тэнгүүд одоо энд бол гарч ийн. Hey чи үүнийг өөрчлөх боломжгүй. Одоо яг түрүүний error зарж ичээ. Expression must be modifiable L value. Bold гэх юм бол P-source чи энд одоо assign хийх боломжгүй. Чи бол ганцхан P destination энийг л өөрчлөх боломжтой. Үүнийг бол өөрчлөх боломжгүй. Одоо энэ минь аюулгүй safe болох уднаас одоо бид энийг хийж яана гэсэн. Бас энд const гэж бичиж болно. Ер нь бол яг найдвартай нь бол энэ нь бол яг жихэн найдвартай. Гэтэ энэний талаар би дараа нь тусдаа видео хийх болно. Одоо бол энэ бол бас баг зэрэг толгой хэрэг болно. За тэгээд бидний my char-араа гэдэг yellow word гэдэг текст маань одоо аюулгүй болсон. Одоо би энд source-ыг ийшээ хуулмаар байгаа. Түүний тулд яах вэ гэхээр яг түүнийхтэй төстэй маш энгийн while тэгээд p source одоо redef dereference not equals 0. Одоо энэ character маань 0 byte хүртлээ гэж байна. Тэгээд хэрвээ энэ маань бол 0 byte биш байх юм бол энэ length-ийг нэгээр нэмээ. Length нэгээр нэм. Гэхдээ бид нэр тэрнээс өмнө ихтэй хуудсан байх хэрэгтэй. P destination destination энэ манаас dereference юм. Dereference destination тэнцүү dereference P source. Тэгэд үүнийг ийшээ хуулаад дараа нь length гэдгээр нэгээр нэмээ яваа. Одоо би энэ функшнгаа ажиллуулангууд nothing юу ч болсонгүй. Why? What's wrong? Bold clean bold nothing's happening. Магадгүй бидний энэ loop дотор error байгаа гэж би бодож байна. Тэгээ энэ маань дуусахгүй тойрог очиод гацаад байна да. Хэрвээ би нэг одоо харахыг хүсвэл үнэн миний тамгалж байгаа зөв үгүй юу гэдгийг одоо мэдхийн тулд тест одоо харах юм бол тест одоо энэ бол infinite loop үүссэн байна. Infinite loop гэж ярьдаг. Хязгааргүй loop гэсэн үг энэ бол хідэж дуусахгүй loop. Ингээ параа минь алдаатай параамаа. What's wrong? Энд ямар алдаа байсан бэ? Нэрчийг харж чадсан уу? Ямар алдаа байсан бэ гэсэн чинь бид нэр хамгийн ихний ээж хэсгийг үүний хамгийн ихний одоо энэний хамгийн ихнийхтэр бол хуулж байгаа. Тэгэл хамгийн ихнийхээ дахиад хуулаад энэ ээж хэсгийг эдний хамгийн одоо my new variable эндээ бол ийм юм болоод байна гэсэн. My new variable 0 тэнцүү my char-араа тэнцүү 0. Ингээд хязгааргүй асаадаад байна гэсэн. Яг тэгэхээр бид нэр энэ pointer address-аа хийж нэмсэнгүү. Pointer address маань нэмэгдэх ёстой. Түүний тулд яах вэ гэхээр бид нэр ихтэй хуулаад одоо plus энэ бол жоохон hacky харагдаж байгаа. Энэ бол hackish гэж нэрлэнэ. Тэгэхээр арай ойлгомжтойгоор би их үзье тийм. Ямар алдаа байсан бэ гэсэн чинь бид нэр энэ pointer-ыг нэмсэнгүү. Яг тэр бид нар memory address дараагийн memory address одоо ингэж явах хэрэгтэй. Тэр зүйлээ бид нэр хийгээгүй учраас одоо энэ маань л
саяны const гэж энд бол байх хэрэггүйсэн миний алдаа. Одоо ингээ харах юм бол бид нэр Hello World 11-ийг одоо бид нэр бол эндээ бол амжилттайгаар энэ date-ийн текстийг одоо энэ доош хуудсан. Яг одоо энэ харж байгаа бол my new variable одоо хуулсан байна. Length гэдэг юм байна бол одоо энэ 11-ийн тэмдэгт бид нэр хуулсан. Бидний функшн маань амжилттай дууссан. Гэтэ энэ нь хэтэрхий уртаар харагдаад байна. Үүнийг илүү богинохон болгож болно. Түүний тулд яах вэ гэхээр би plus operator sub below the reference Үүнийд би энэ for loop ашигламаар санаж байна. For loop хамгийн тохиромжтой юм байна да гэж. Unsigned. Одоо энд бол би шууд length гэдгээ бичиж чинь. Length unsigned length. Гэтэ үүнийг бол бичих хэрэггүй. Length тэнцүү 0 гэж бичиж чадна. I гэдэг үсэхгүйгээр. Тэгээ дараа нь condition маань энэ for loop маань бол ерөнхийдөө бол 3 хэсэгтэй. Энд бол initial тэгээд condition дараа нь тэрний юу гэж нэрлэх юм бэ? Энэ маань юу ямар зорилготой гэхээр одоо би while гэж бичиж байгаа. Энд condition true false байна одоо энэ жишээлээ true гэчээ. Тэгээ дараа нь энэ loop дуусахад бид нэр одоо нөгөө нэг энэ юунда нэмжсэн pointer-уудаа одоо нэмээд pointer-уудаа нэмж байгаа. Үүнийг хийхээ мартчих юм бол саяны дуусахгүй loop болно. Үүнийг л одоо бид нэр жишээлбэл би энд илүү амархан жишээ юм бол int x тэнцүү 0 x 10 биш 10-тай тэнцүү биш бол гэдэг. Одоо дараа нь бид нэр x тэнцүү x дээр нэмэх нэг одоо энэ бол харах юм бол 3 үйл хийж байна. Гэхдээ би энэ variable үүсгэж байна. Дараа нь condition, дараа нь бид нэр тэрний одоо энийг утгаа өөрчилж байна гэсэн үг. Тэгэхгүй бол энэ infinite loop болчихно. Хязгааргүй. Тэгээ энэ утгаа өөрчлөлт. Энэ 3 үдлийг нэгд оруулаад бичсэн нь бол for loop. Арай товчсон цаг өрнө гэсэн үг. Хамгийн ихдээ би int x тэнцүү 0 дараа нь x 10-тай тэнцүү биш байна. Дараа нь x нэгээр нэмэгдэнэ plus. Одоо энэ мөн яг саяны дүгтэй бол адилхан гэсэн үг. Тэгэхээр би энд болохоор initial гэдэг нь бол энд алидийн link энийг би хоосоор хийчих чинь. Тийм хэрэггүй. Тэгээд dereference pointer source 0 биш бол destination тасал тавиад дараагийн юугаар бичнэ. Өөрчлөлт футгаа. Pointer destination pointer-ийн одоо pointer-ыг нэгээр нэмээд яваарай. Тэгээд энэ дотор хийх үйлдэл нь бол маш энгийн. Pointer destination тэнцүү pointer source. Right. Тэгээд одоо үүнийг бид нэр тэгээ ингэж гисэн length variable үнийг бас ийшээ оруулж ин таслаа тавиад тэгээ одоо бидний энэ блок код бол маш энгийн ганцхан мөр код болчлоо. Харин for loop маань бол жоохон талбай өргөлмөр харагдчих магадгүй анх бол харж байгаа хүмүүс бол энэ жоохон hackish гэж ярьдаг. Гэхдээ үүний чинь нэг л сая бол би алхамны одоо энэ болж байгаа бүх процессын тайлбарласан. Энэ бол маш энгийн зүйлүүдийг болж харж байгаа. Энд бол ямар ч толгой өргөдөд байх тийм хүнд зүйл байхгүй. Энд бол ямар ч тийм хак муу зүйл бол бас байхгүй. Маш энгийн. Гэхдээ ихэнх хүмүүс энэ дээр зарим нь бол маргалддаг. Үгүй ээ ингэж бичих нь бол дими түүний оронд одоо энэ маань ойлгомжтой уншихад амархан ингэж бичигдсэн байх нийлүүдээр үүнийг уншихад хэцүү Окей миний хувьд энэ багт бол хангалттай. Окей.
миний хувьд код маань цөөхмөр код байх тусмаа надад бол илүү гоё таалагддаг. Окей, энэ бол бидний string coffee function. Одоо яг үнийг би арилгаад C-ийн str coffee destination variable unsigned int. What's this? Ямар сони? Overload define cppp. Энэ хоёр string coffee гэдэг function маань буцаад return character array өгдөг гэдэг ах юм. Тэгэхээр энэ unsigned int чинь буруу байна гэдэг. Тэгэхээр би энэ ret гэдэг авчи pointer. Одоо тэгээд би буцаасан pointer нь юу юм бэ харъя. Над энэ бол айгүй сонин дизайн харагдчихэв. Гэхдээ энэ бол маш эрт бичигдсэн function гэдгийг санаарай. Би энэ хоёр дундуур нь босоо зураас тавиад хоёр string эхнийх нь болохоор бидний coffee гэсэн. Дараагийнх нь болохоор return. Үүнийг би илүү ойлгомжтой болгохын тулд ret equals my new array гэж ингэж авчи. Хоёлаа. Тэгээд compile-ыг ажиллах гэсэн чинь Microsoft compiler-аас гомдлж байна. Failed гинэ. Яасан бэ гэсэн чинь str coffee this function variable энэ аюултай энэ unsafe гэдэг нь бол одоо энэ найдвартай биш ээ гэж хэлж байна. Чи түүний оронд энэ str-с доогуур зураас s гэснийг ашиглаа. Энэ бол Microsoft-ийн version гэсэн үг. Одоо энэ стандарт C-ийн str C coffee биш. Энэ үүнийг ашиглаа гэж одоо Microsoft бол зөвлөж байна. Яа гэх юм бол энэ зүйл бол одоо дахиж ашиглахгүй болсон. Энэ зүйлс бол аюултай димээ. Тэм учраас чи security гэдэг function ашиглаа гэж доогуур зураас S. Тэнгүү доогуур зураас дахиад одоо intelligence одоо гомдлоо тгэлсэн. Энэ маань яасан бэ гэсэн чинь return буцаад error number type гэдэг юм паснаа гэж байна. Одоо character-аар бичсэн error no type. Error number. Тэгээд энэ маань return гэдэг юм зүгээр ret гэж тавчлаад. Тэгээд ret энэ маань бол number гэсэн сая. Error type int. Дараагийн хичээлээр би тун удахгүй type define гэсэн зүйлсийг бол ярих болно. Одоохондоо тэрнийг яриаг учраас би энэ error энэ шин data type бол юм шиг харагдаж магадгүй. Өндөө бол энийг би f12-ыг харах юм бол type def int гэж байгаа. Энэ бол integer number. Өндөө бол энэ integer яг үнийг би хэлэхэд error take оронд зүгээр integer гэж бичсэн ч болно. Энэ бол яг адилхан. Гэхдээ энэ дээр яг энэ одоо prototype нь бол харагдтал error t гэсэн байна. Саяны type def-ийн талаар би дараа ярих юм учраас одоо зүгээр энэ хийчихье. Тэгээд point rate бол байх болсон. Окей. Одоо my new одоо энэ strs coffee маань бол security version бол coffee гэсэн. Тэгэд error гарсан нь 0 гэдэг нь бол error 0. Одоо error гарсангүй гэж хэлж байгаа. Тэгээ үүгээр өнөөдөр str coffee function дуустаа. Дараа нь бид нэр str concatenation одоо str concatenation гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би hello world hello char that world char world хоёр үг энэ хоёрын дунд space нэмээд одоо my new character одоо энэ нэгтгэн гэсэн үг. Үүнийг би concatenation гэж нэрлэдэг байгаа.
Үүнийг яаж хийх вэ? Дараагийн хичээлээр бид нэр үзэх болно. Тэр бол баяртай. Тэгээд хичээлийн талаар сэтгэлдээ бичээрэй. Чамд ямар санагдсан комент бичээгэй. Комент би бол комент уншихад маш дуртай. Эрэг комментууд. Тэгээд чам таалагдсан юм уу? Таалагдаагүй юм уу? Dislike, like, dislike. Тэгээд бас чирээ C++-аас одоо их сургууль сурдаг бол ангийнхаа хүмүүсд бас чам таалагдсан бол шеэрлээрээ. Тэгээд дараагийн хичээлээр уулзахад баяр та.